За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Бурхны хүү Есүсийн талаарх доктрины 2 дугаар хичээлдэр Бурхны хүүгийн байр суурь гэдэг талаар та бүхэндээ хуваалцъя. За хуучин гэрээнд Израильчуудыг тодорхой цаг хугацаанд удирдах байсан 3 чухал эрх мэдлийн байр суурь бол байсан. Тэдгээр нь иш үзүүлэгчид, тахилч нар, хаад. За эдгээр 3 эрх мэдэл бүхий байр суурьаар Бурхан өөрийнхөө ард түмэн Израильчуудыг тодорхой цаг хугацаанд удирдах, тэдэнд заавар зөвлөгөө өгч Бурханы хүслийг тэдэнд дуулгадаг байсан. Тэдгээр иш үзүүлэгч нар, тахилч, хаад аль нь ч тийм ээ бүрэн төгс үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас эдгээр үүргийг гурвангийн хамтдагч эрх мэдлийн 3 байр суурийг хамт барих месиа буюу тослогдсон нэгэн аврагч ирнэ гэдэг иш үзүүлгийг Библиэлд бол хэлсэн байдаг. Тэгэхээр Бурхны хүү Есүс Христ энэ шаардлагыг бол биелүүлсэн. Иш үзүүлэгчийн хувьд Есүс Христ Бурхныг илчилж түүний арга замуудыг хүмүүнд бол зааж өгсөн. Тахилчийн хувьд Есүс Христ Бурхан ба хүмүүсийн дунд зуучин болж өөрөө тэргүүн тахилч бөгөөд өөрөө бас тэр тахилын хураг болж эзэнд бол өргөгдсөн байдаг. За Есүс Христ хааныхаа хувьд өөрийнхөө бүтээсэн бүх хүмүүсийг болон өөрийнхөө бүтээсэн бүх бүтээлийг туйлын дээд захирагч хаан болсон байдаг. За Библийн дараах ишлүүдийг та бүхэн дэлгэцийн хажуунаас харж байгаа. За энэ Библийн ишлүүдийг унших юм бол энэ талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. За энэ теологийн энэ чухал ойлголт яагаад бидний итгэлд суух ёстой вэ гэдэг зүйлийг тайлбарлая. Есүс бол Израильчуудад амласан месиа гэдгийн баталгаа бол энэ 3 тийм ээ иш үзүүлэгч хаан, тахилч гэдэг энэ 3 үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэснээрээ Израильчуудад амласан месиа мөн гэдгийн бол баталгаа болдог. Бүх үндэстнийг аврах цорын ганц аврагч нь мөн юм а гэдгийн баталгааны нотлохоо энэ 3 эрх мэдлийн байр суурийг Есүс ганцаараа тийм ээ бүгдийг нь хамтдагснараа илэрхийлдэг. За хуучин гэрээний иш үзүүлэгчдийг биднес мэднэ шүү дээ тийм ээ. Исая, Иремья гэх мэтлэнгээр бусад олон иш үзүүлэгч нар байгаа. За тэдгээр хүмүүсийн хувьд бол Бурхны хүмүүсийн нүглийг илчилдэг тийм ээ иш үзүүлэгч нар бол за эрх шийтгэлийг сануулдаг, хэрхэн нүглээ уучлуулах тодорхой чиглүүлгийг иш үзүүлэгч нар өгдөг. Мөн ирж буй аврагч месияг зарлан тунхагладаг ийм үүрэгтэй. За яг энэ үүргийг бол Есүс болвол биелүүлсэн байдаг. За хуучин гэрээнд байгаа тахилч нар болохоор ялангуяа тэргүүн тахилч гэдэг маань олон тахилчдыг ахалж байдаг тэргүүн тахилч гэсэн үг. За эдгээр тахилчдын дээр дарга нь болсон тэргүүн тахилч нь өршөөлийн өдрөөр бүх хүмүүс болон Израильчуудын гим нүглийг Бурхны өмнө уучлал гуйдаг энэ эрх мэдэлтэй нэгэн байгаа. Лев 16 дугаар бүлгийг унших юм бол та тахилчид Бурхны өмнө өөрсдөө ч гимшээд тэгээд дээрээс нь бүх ард түмний гимийг гимшиж янз бүрийн тахилыг өргөдөг юм. Зааврыг та бүхэн Лев номоос уншиж болно. За эдгээр тахилуудыг өдөр бүр тэд өргөхдөө нүгэлтэй гэдгээл хүмүүстээ сануулдаг болохоос биш эдгээр нь бол бүх хүмүүсийн нүглийг уучлж чадахгүй маа гэдэг зүйлийг Еврей 10 дугаар бүлгийн 3-аас 4, 11 дугаар эшлэлээр хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр нүглийг бол ерөнхийдөө тухайн үед аргалдаг. Тэрнээс биш бүрэн мөсөн уучилдаггүй гэсэн. Тэгээд тахилчдын бас нэг үүрэг нь хүмүүсийн өмнөөс Бурханд хандан залбирдаг, тийм ээ. Явэ Бурхны нэрээр хүмүүсийн төлөө залбирч тахилч нар хүмүүсийг өрөөж байдаг ийм үүрэгтэй. За эдгээр үүргүүдийн талаар тахилчдын залбирлын талаар дараах Библийн ишлүүдийг та бүхэн дэлгэцээс харж байгаа. За эдгээр ишлүүдийг та унших юм бол тахилчийн ерөөлийн залбирлыг та унших болно. За Есүс бол яг л хуучин гэрээний тахилчдаас ялгаатай зүйл нь өөрөө л огт гимгүй. Гэхдээ бас өөрөө бас тэр тахил болж зүгээр хүмүүс нүглийг аргалах биш харин бүр мөсөн уучлж Бурхан болон хүмүүсийн хооронд бол
ийм найрамдлыг тогтоосон. Мөн хүмүүсийг одоо өрөө залбирдаг ийм үйлчлэлийг Есүс бас хийсэн байгаа. За Есүс бол хаадын хаан. За Израильчүүдийн хувьд бол анхны хаан бол Саул хаан, дараад нь Давид, дараад нь Соломон. Соломоны дараа иргэний дайн дэгдсэн дараа Израиль улс хоёр хэсэг болж Юуд одоо өмнөд Израиль одоо хаанчлал буюу Юуда, хойд одоо хаанчлал буюу Израиль гэж хуваагдсан дараа олон хаад бол гарч ирсэн. За хааны одоо нэг тодорхой хариуцлагын талаар Дэд хууль номын 17 дугаар бүлгийн 14-өөс 20 дээр хаад бурхны одоо үгийг одоо бичээсийг хуулан өдөр бүр одоо уншиж түүний хэлснийг дагуу үйлдэх ийм үүрэгтэй. За Израилийн хаад бол энэ үүргээ мартаж эзний хуулийг, эзний бичээсийг одоо унших нь битгийл мартаж одоо эсрэг зүйл бол хийсэн зүйлийг Библиэс бид харах боломжтой. Харин Есүс Христ бол үнэхээр энэ гурван байр суурийг эзэлсэн. Есүс бол үнэхээр Бурхны хүслийг төгс биелүүлсэн, Бурхны хүслийг төгс дагсан. Тэгээд үнэхээр энэ хуучин гэрээнд өгүүлсэн одоо иш үзүүлэгч, тэр гүн тахилч, хаан гэдэг энэ гурван үргийг биелүүлснээр Есүс бол үнэхээр эрх мэдлийн хамгийн дээд байр суурьтай нэгэн гэдгийг бол харуулсан. За шинэ гэрээн дээр Есүс Христ иш үзүүлэгч гэдгээ маш олон байдлаар илэрхийлсэн байдаг. Иохан 4:19 дээр Самарын эмэгтэйд одоо Есүс түүний өнгөрсөн амьдралын талаар иш үзүүлэх үе үнэхээр тэр эмэгтэй та үнэхээр иш үзүүлэгч байна гэж хэлсэн байдаг. За сохор хүнд бас иш үзүүлсэн Иохан 9:17. За мөн Петр бас энэ Есүс бол Мосегийн адил иш үзүүлэгч юм а гэдэг зүйлийг Үйлс 3 дугаар бүлгийн 22-оос 24 дээр бол хэлсэн байдаг. Тэгэхээр эртний иш үзүүлэгчийн адилаар Бурхны хүслийг бол илэрхийлснээс гадна одоо бичээсийг одоо эрх мэдэлтэйгээр тайлбарлаж шинэ ойлголт илчилтүүдийг бол Есүс бол өгч байсан. За Есүсийн үйлчлэлийн гол нэг үйлчлэл нь бол одоо хүмүүс сайн мэдээг тунгаглаж Бурхны хандлага ойрхон байгааг хэлдэг ийм зүйл байсан. Тэгэхээр Бурхан Аавын хийж байгаа ажлыг Есүс Христ өөрөөр илэрхийлснээрээ одоо иш үзүүлэгч гэдгээ бол баталсан байгаа. За энэ талаар Иохан 5:36 дээр бас хэлсэн. Тэгэхээр Есүс иш үзүүлэгчийн хувьд бол Бурхны үгийг заасан, Бурхан л хийж чадах гайхамшгуудыг хийсэн. Өөрийн одоо Бурхан гэдгээ, өөрийгөө бол Бурхан гэдгийг бол хүмүүс олонтоо бол илчилж байсан. За Есүс Христ шинэ гэрээн дээр өөрийгөө тэргүүн тахилч гэдгээ бас олонтоо илэрхийлсэн. Есүс бол одоо Малкицедекийн одоо зэрэгтэй одоо тахилч гэдгийг Еврей номын дараах одоо ишлэлд бол хэлсэн. Та бүхэн унших юм бол Малкицедек гэдэг хүн бол одоо удам хугацаанд Тэнгэрийн гаралтай эцэг ихэн тодорхойгүй. Гэхдээ Бурхны хамгийн дээд Бурхны тахилч гэдэг утгаараа одоо хамгийн дээд одоо өндөр зэрэгний Малкицедекийн тахилчийн зэрэгтэй гэж хэлдэг. За энэ хүнд Авраам хүртэл одоо өргөл барьц байсан тухай байдаг. Авраамтай уулзах үедээ талах дарс хүртэл одоо барьж золгож түүнтэй уулзж ирсэн тухай Библиэлд байдаг. Тэгэхээр та бүхэн Есүс Христийг харах юм бол яг л одоо эзний зоогийг барихдаа талах дарсыг барьж өөрийнхөө тийм ээ одоо хүмүүний төлөө өргөл болох өргөлийн талаар өөрийгөө бас тэргүүн тахилчил хүмүүсийн өмнөөс Бурхны өмнө зогсох тэр төгс нэгэн болгож бол хувиргасан байдаг. Тэгэхээр Еврей номын дараах ишлүүд тийм ээ Еврей 7-гийн 26-аас 27, Еврей 9-р бүлгийн 11-ээс 12, Еврей 10-р бүлгийн 11-ээс 14-р хэсгүүдийг унших юм бол Есүс Христ нэг удаа бүр мөсөн хүмүүсийн төлөө тахил болсон. Өөрөөр хэлбэл Есүс Христээс хойш Иерусалимд бол одоо тахилч нар тахил өргөх гэж бол одоо 40 жил үтсэн. 40 жил ерөөсө Бурхан тэдний тахилыг хүлээж аваагүй боломжгүй болсон. Тэгээ яагаад гэвэл Есүс бол тахилын системийг бол өөрөөр эзэлсэн байдаг. За Есүс Христ бас тийм ээ одоо тахилчийн залбирлаа, ерөөлийн залбирлаа Иохан 17 дугаар бүлэг дээр хэлсэн байгаа. Та бүхэн Иохан 17 унших юм бол ямар их агуу залбирлаа гэдэг зүйлийг харах болно. За Еврей 7 дугаар бүлгийн 24-өөс 25, Ром 8:34-ийг та бүхэн бас уншаарай. Тэгэхээр Есүс бол тэргүүн тахилчийн үүргийг гүйцэтгэсэн. Бас Есүс төгс одоо тахил буюу Бурхан болон хүмүүсийн хооронд эв найрамдлыг авчирсан, хүмүүсийн гэм нүглийг уучлсан ийм гайхамшигтай бас өөрөө тахил болсон байдаг юм аа. Тэгээ мөн Есүс зөвхөн уучлалыг авчраа зогсохгүй хүмүүсийгээ өрөөж залбирсан байдаг. За Есүс бол хаадын хаан гэдгийг бол Библиэлд
маш олон газар бол тодорхой хэлсэн. Есүс дөнгөж төрөхөд дорны одоо зурхаач нар Евдэн хаан байна гэж Херод хаан дээр ирсэн тухай Матай 2 дугаар бүлгийн 1-8 дугаар дээр хэлсэн байдаг. За Евдэн хаан төрөх тухай Мика номын 2 дугаар бүлгийн 5-аас 6, 5-ын 2 дугаар ишлэлээр бол иш үзүүлсэн. За Есүс Захария 9-ийн 9-д иш үзүүлсийн дагуу Иерусалимд илжиг унан сүр жавхлантайгаар бол иш үзүүлгийг биелүүлсэн тухай Матай 21 дугаар бүлгийн 1-ээс 11 дээр байдаг. За Есүс одоо хэлс хэрэг тулган түүнийг үхлийн ялаар загалмай цовдлох үед түүний одоо загалмаан дээр Есүс бол Евдэн хаан гэсэн пайз хадан цовдлсон тухай Матай 27-гийн 37 дээр хэлсэн байдаг. Есүс бол үнэхээр Давидын удмын хүн байсан. Дараах ишлүүдийг харах юм бол Есүс бол Давидын удам, Есүс бол Бурхны хүү гэдгийг бол хэлж болно. За Давидын удам бөгөөд Бурхны хүү гэдгийг Библи бол дараах ишлэлүүдээр олонтоо бол хэлсэн байдаг. Тэгэхээр Эфесийн 1-ийн 19-аас 23-ыг та бүхэн уншаарай. Мөн Илчил 17-гийн 14-г унших юм бол Есүс бол хаадын хаан гэсэн энэ одоо тодорхой өгүүлсэн хэсгийг та харах болно. Тэгэхээр Есүс бол зүгээр одоо айлчлан ирсэн бурхан биш. Бас хуучин гэрээний иш үзүүлсэн хаан, иш үзүүлэгч, тахилч гэсэн энэ гурван эрх мэдлийн байр суурийг нэгтгэн зангидсан нэгэн болоод Месиа яагарахгүй мөнөө гэдэг иш үзүүлгийг бол Есүс өөрөө биелүүлснээрээ Израильчүүдийн хүсэн хүлээж байсан тэр Месиа аврагч мөн бүх хүн төрлөختний аврагч Есүс Христ юм а гэдэг зүйлийг бол өөрөөрөө баталсан байдаг. Тэгэхээр Есүс Христ үнэхээр Бурхны үгийг бидэнд одоо ч гэсэн өөрийнхөө ариун сүнсээр дамжуулан тайлбарлан зааж байгаа. Есүс одоо ч гэсэн Бурхан Аавынхаа баруун гар талд бидний төлөө залбирч байгаа. Бидний авралын төлөө тэргүүн тахилч бөгөөд тахил одоо төгс тахил болж загалмаа дээр төгсийн төгс ажлыг Есүс хийж өөрийнхөө өөрт нэтгэх одоо үеийн одоо олон зуун сая итгэгчдийг одоо мөнхөд хаанчлах хаадын хаан, тэгээ хожим мэрэгтэр хаадын хаан, Евдэн орслон тэр Есүс Христ ирэх юм а гэдэг зүйлийг Библи бол маш тодорхой хэлдэг. Тийм учраас бид түүний эрх мэдэл дор бид үнэхээр амьдрах ёстой. Тэгээ Христний үгүйсээр аврагдсанд бид талархаж, итгэлээр өсөж, төлөвшөж түүний хаанчлалд бид ихийг бүтээх учиртай юм. Тэгээд дараагийн хичээлээр Есүс Христийн тухай дэлгэрэнгүй та бүхэн сурах болно. Эзэн та бүгдийг ивэх болтугай.